Тэгээд өнөөдөр юм шиг хэлээ. Энд харагдж байгаачлан энэ R6-ыг хэрхэн үнэгүй авах талаар бичлэгийг болон тэгээд бичлэгийг хийхээс өмнө лайк болон subscribe дараарай. За тэгээд ер нь бол миний аватар бол нэг иймэрхүү байна. Аватарч гэж одоо хэлбэр нь. Тэгэнгүүт болохоор энэ R6 гээд энэ Georl гэсэн л байна л та. Зүгээр ингэж дарах юм бол шүү дээ. Ингээд ийм хэлбэртэй болж байгаа шүү дээ guys. Одоо ингээд ийм дөрвөлжин аватартай болох аргал гэж хийндээ. За тэгэнгүүт та нар шүү дээ хамгийн гол нь энийг зүгээр үнэгүй авах арга байгаа. Энэ marketplace дээр биш. Энэ customize гэж байгаа энэ дээр нь дарна. Тэгээд энэ дээр нь дарангуутлаа эндээсээ болохоор энэ torsos дээр дарна. Тэнгүүт энэ одоо эн чинь ингээд ийм сонгож байгаа шүү дээ сонголтууд байгаа. Гэхдээ эндээс ингээ ерөөсөө сонгох заяа. Ингээ худалдаж авах шаардлагагүй энэ ер нь хиндж ирэхгүй гэсэн. Одоо энэ дээр энийг дарсан байгаа шүү дээ. Энэ дарсан байгаагаа ингээ дарахад ингээ болоо. Одоо жишээлбэл энэ дээр бас ингээ дарахад бас болоо. Тэгээ энэ дээрээ бас дарахад энэ дээр нь ингээ дарахад болоо. Ингээ энэ R6-ыг ингээл үнэгүй авчиж болно. Ер нь бол ийм л амархан. Ингээл ийм R6 аватартай болчихно. Тэгээд энэ үнэхээр богинохон бичлэг байлаа. Тэгээд таалагдсан бол лайк болон subscribe дараа шеэр хийгээрэй.